Молекул гэдэг очоор нь түүнийг Монголын ихэнх хүн мэдэх баха. Тэрээр улсын хурлд хэдэнтэй сонгогдож төр түшилж явсан улс төрч. Мөн жижиг зүйлээс гараагаа эхэлж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан бизнесмэнүүд нэгэ. Харин түүнийг уран зургийн хорхойтон, урлагийн бүтээлд гар татдаггүй, талигаа чихнэртэй зориулан музей байгуулсан гэдгийг цөөхөн хүн мэддэг. Харин түүний 4 хүүтэйгээ нийлэн ханыхаан дурсгалд зориулан байгуулсан Бадам ханд үзээгээр зочлох завшаан бидэнд тохиолдсон юм а. Яг энэ музейд бол одоо нэг 150 гаруй 160-аад орчмол 200 гадал юу байгаа. Тэгээ бас нөгөөрийнх нь сан хөмрөг гэж биш тэнд нь босноо дагтаад. Тэгээ яг энэ зургнуудаа бол уг нь жилд нэг удаа сольдгийг. Нодны мөс солиог баг. Ер нь бол ингээд иймэрхүү зургнуудыг бол аваад сольж шít те. Тиймэрхүү. Тэгээ хүнд хүргэх тийм үндсэн дээр залуучуудад ялангуяа хүмүүст бас тэр урлагийн одоо тийм боловсрал олгох тийм чиглэлээр л байх бас. За энэ Бадам ханд гэдэг нь бол миний 4 хүүгийн ээж талигач миний одоо ханы маань нэр байгаа. 2004 оны 1 сард нас барсан өвчнөр. Тэгээ бид хэдүүл одоо энэ музейг ээжтэй зориулж ингэж ийм суурга босгоё. Тийм одоо оройгүй өндөр тийм суурга босгоё гэж хэдүүл 4-5 одоо бид тавуулаа яриад тэгээ энэ музейг 2006 онд анх байгуулсан. Музейн байшингийн байгуулсан. Урлагийн тэр бүтээлүүд нь бол хадгалагдчихсэн. Тэгээд 6 онд байгуулад энэ оройн харагдахгүй тийм өндөр суурга босгоё гэдэг. Чинийг ясандаа суурга юм шүү дээ. Ээж зориулсан суурга. Тэрээр оюутан байхаас анх марк цуглуулдаг байсан бол нэгэн удаа 1500 орчим маркаараа анхны уран зураг сольж байсан гэдэг. Тэр цагаас хойш 30 гаруй жил уран зураг, урлагийн бүтээл, эртний үд үлгийн зүйлс цуглуулгахдаа цуглуулгынхаа тоог 500 хол гаргасан байна. Мөн тэрээр зүгээр нэг сонирхон цуглуулах биш, жинхэнэ урлагийн бүтээлийг үнэлж чаддаг гэдгийг олон уран бүтээлч нотлон ярьдаг билээ. Энэ их сайхан бүтээл шүү дээ. Ингээд илээд үзтээ айгүй гоё. Энэ ган чимэд доржгээд манай одоо төрийн шагналт урлагийн гавьяац зүтгэлтэн тэрний хийсэн бүтээлүүд эднэр чимэд дорж зэрэглээгээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн морь унаад явж байгаа юм шүү дээ тий. Энэ морин хүртэл энэ юун дээрээ ижилсээд ингээд энэ алтан үр гэдэг зураг байна. Монголчууд ч юм уу хүүхдэд алтан үрмэн гэж алтаар дүрсэлдэг шүү дээ. Хүүг нь бол алтаар хийсэн. А тэгээд тэр хөхөхгүй бол ээж нь улаан азарг бол аавыг төлөөлж байгаа. Тэгээ ногоон нь бол газар дэлхий. А тэр нь бол мөнх хөх тэнгэр. Ингээд энэ ертөнцийн ер нь энэ их үр иймэрхүү одоо барилгаа их үрийн одоо тийм одоо хайр тэр одоо гэр бүлгүүгээр бол энэ ертөнцийн утга учир дутуу юм аа л гэдгийг харуулсан тийм ээ. Хэрвээ энийг ингээ аваа хийчих юм бол энэ хоосон харагдаж шүү дээ. Ийм л учир утгатай юм. За энэ бол энэ хайр энэ ээж энэ хоёр нүд нь бол ингээ галзаад ингээд байж байгаа. Энэ бол хүүн байж байна, хүүхэд нь. Энэ аав нь байж энэ ногоо азраг те. Энэ одоо жишээлх юм бол ингээд энэ эрхийн хайр нь бол энэ цэнхэр яг хүүхдэд дагаад дуусч байгаа юм шүү те. Хизээч дуусахгүй тэр агуу их хайр бол одоо ширгэшгүй тэр хайр бол ээжээс гараад үрлүүгээ чиглээд ингээд дуусч байгаа. Бадам ханд музейн сан хөмрөгт дэлхийн болоод Монголын алдартай уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүд байхаас гадна эртний төргийн үед хамаарах олдурууд ч байгаа юм а. Одоо ноо төвшөлвөл те бас одоо хамгийн өндөр үнээр одоо яг энэ цуглуулгада яасан Монголын бүтээл үү? Яг ямар бүтээл. Би бол энэ зургнуудыг бол дандаа хямдхан багт нь авч ирсэн. Ерөөс юм одоо 90-ад оны дунд үе, 90-ад оны их үе ер нь 2004-5 2-3 он хүртэл зураг бол хямдхан байлаа шүү дээ. Яагаад хүмүүс бас зураг одоо тийм авах тийм их чадвар бол муу байсан. Одоо бол асар үнэтэй болсон л доо. Тэгэхээр би одоо яг тэрийг бол яг тэд гэж хэлэхэд бол хэцүү, тийм ээ? Ер нь бол зураг үнэтэй шүү дээ. Батбаярын талигаа чань Бадам ханд эхлээд хэрэгтэй хэрэггүй зүйл цуглууллаа гэдэг байсан бол сүүлдээ өөрөө сонирхон цуглуулж судлан өөрөөс нь ч илүү цуглуулагч болсон байна. Ханыгаа бурхан болсны дараа тэрээр оройн харагдахгүй сувраг босгоё гэж шийдээд урлагийн бүтээлээр түүнээ төлөөлүүлэн босгосон нь энэ юм а. Тиймдээс түүний босгосон энэхүү музейн барилга нь ханыхын сүнс орж гарах хоёр тусгай хаалга бүхий баригдсан бөгөөд буддизм хайр инрэл шууд мэдрэгдэнэ. Энэ бурхан багш бодохтой тэр надад Далай лам өгсөн энэ бурхан багшийг 4 Далай лам 4 ийм бурхан надад өгөөд би энэ тэгт манай багш Ажаагийн гэдэг биш үү те.
Тэр Ажаагийн чинь миний багш байгаа. Тэгээ би энтэгт очиод 2010 онд тэгээ уулзаад бид хоёр зөндөө удаа яриад тэгээ манай Далай лам ийм 4 бурхан бэлдсэн байсан байхгүй. Манай 4 хүүд. Тэгээд энэ бурхан багш байгаа. Тэгээ би нэг нь одоо ачтай болоод манай нэг хүү ачтай хүү төрүүлээд тэгээ би тэрэнд нэгийг өгсөн. Өөрт нь. Одоо би нөгөө 3 нь яах вэ гэхээр нөгөө 3 нь маань хүүхэд төрүүлэхтэй зэрэг энэ 3-аагаа өгнө. 3 нэстэ хөрөх юм аа. Та өөрөө зориуд хийлгсэн. Гэхдээ энэ Далай лам хийлгсэн. Цанасын Ерөөсөө ингээ гуутайгаа номоо өөрөө уншаад шүншиглээд бүгдийг нэг. Тэгээ тэр Далай ламын тэр улсууд бол нөгөө хажууд нь байдаг улсууд бол тэгж л байл. Далай лам бол тэрүүн цавтай шүү, тэ? Тэгээ хүн бүхэнд ингэж бурхан өгөөд идэг юм шүү. Наадхан үе удам дамжиж хадгалж явах хэрэгтэй. Ингээ ийм сайхан бурхан алтадсан гуйлан бурхан багш, тэ? Тэгээд ингээ байдгийн. За тэднэр нь бол яг манай хүүхдүүдийн бурхтууд байгаа бүгд. Хүний сэтгэл гэдэг бол агуу зүйл. Тийм ч учраас нэг насаараа хайрлсан хань ижил 4 сайхан хүүгийнхээ ээжид зориулсан тэрээр оройн үл харагдах сураг усгаж чаджээ. Түүний ил усгсан сурганы оройн харагдахгүй тийм өндөр шигэ үнэн мөнхийн настай юм аа.